За өнөөдрийн энэ бэлэг дамбиралтай сайхан өдөр бас үзэгч олон түмэнтэйг Тэнгэр телевизээр дамжуулаад уулзж байгаадаа баяртай байна. Энэ өдрүүд бас Монголын уламжилт төрд ёсны их баяр цагаан сарын баяр ёслол манай гарч байна. Тийм учраас үзэгч олон түмэнд цагаан сарын баярын шинэ мэндийг бас давхар төвшүүлье. Би бол сайн баян генергөө Аллах сайн намын хэдийн хамбаламаар ажиллаж байгаа. Тэгээд өнөөдөр бас үзэгч олон түмэнд цагаан сарын уламжилт баяр ёслол түүний түүхэн уламжилт зан заншил ямар байсан. Өнөөдөр бас монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэж байгаа цагаан сарын баяр маань түүхийн хугацаанд хэдийгээр сэдвийн хүртэл үргэлж түүх ёс заншлаа хадгалж ирсэн юм төрч ёсны баяр болж ирсэн талаар бас өөрийнхөө үзлүүдэл түүхэн бас уламжлалыг та бүхэндээ бас танилцуулахаар өнөөдрийн энэ нэвтрүүлэгт оролцож байна. Түүхийн үднээс аваад үсэх юм бол цагаан сарын энэ баяр маань бол бас нэлээд их тийм өөх түүхтэй юм баяр юм байгаа. Тэртээ 13 дугаар зууны үеэс эхлээд мөн түүнээс ч өмнө хүн нүгэрний үеэс эхлээд ингээд монголчууд олон янзын утга агуулгаар тэмдэглэж ирсэн энэ сар шинийн баяр гэдэг бол бас олон зуун жилийн түүхийг өнгөрөөж түүхийг хадгалж ирэхдээ бас олон юм онцлог үйл явдлуудаар бас өрнөн дэлгэрч баяжиж ирсэн юм түүхтэй байдаг юм. Анхных нь монголчуудын цагаан сарын баяр ёслол бол түүхэн тэмдэглэснээр бол 13 дугаар зуунаас эхлээд ёслол тэмдэглэж төрч ёсны их баяр болгож цагаан сарыг тэмдэглэж ирж байсан ийм уламжлалтай юм байдаг юм. За тэгээд цагаан сарын талаар дэлгэрэнгүй ингээд яриад байвал бас цаг хугацаа бас нэлээд орно. Энийг бол бас богино хугацаанд дэлгэрэнгүй тайлбарлах юм боломжгүй. Тэгээд энэ студид маань бас надтай ярилцахаар ингээд зочд ирсэн байна. Тэгээд энэ зочдтой бас ингээд хүлээж авъя. Хүннү гүрний үеэс нүүдэлчин зан олон дээдэлж ирсэн бурхны шашны мөн чанар хийгээд цагаан сарын баяртай хэрхэн холбогддог тухай яриа хөрөө өрнүүллээ. Битүүний өдөр лам бурхны их үлхийг ундаалахаас эхлээд шинэ нэгний өглөө зүг мөр гаргах үйл хүртэл бурхны шашинтай холбогддог. Энэ мэт монголчуудын уламжлал зан үйл нь бурхны шашинтай салшгүй холбоотой билээ. Мөн хүмүүний амьдрал төрөх үхэхийн завсарт бие сэтгэл хэл гурваа зөв байлгах мөн чанарыг 3 насны төлөөлөл хэрхэн тодорхойлох бол. За сайхан үйлж гэнэ минь. Сайхан үйлж гэнэ. За сар шинэ сайхан шинжилж гэнэ. За өнөөдөр хоёулаас сар шинийн талаар бас чиний сонирхсан зүйлийн талаар бас нээлттэй ярилцах юм байна. Дүүг хэн гэдэг вэ? 9 Эрдэнэ. За би философи гар утасны аппликейшны үүсгэн байгуулагч Дэлгүүн Баяр гэж байгаа. Намайг Сэвжцүрэнгийн Гамбулд гэдэг. Бурхан Багш хэдэн настай юм яг одоо? Бурхан Багш яг одоо хэдэн настай юм? Бурхан Багш юу? За Бурхан Багш бол Бурхан Багшийн түүхийг ярих юм бол бас нэлээд их тийм өргөн дэлгэрэнгүй ярих юм бол их цаг орно. Зүгээр товчхонтой л Бурхан Багшийн түүхийн талаар нэг сонирхуулж ингэж ярив. Бурхан Багш бол одоогоос 2560 гаруй жилийн тэртээ энэ этхэгийн шутгаа данаа гэж хааны гэр бүлд мэндэлсэн. Бага залуу насны амьдрал бол хаан гэр бүлд ингэж өнгөрсөн. Тэгээд 29 наснаасаа ертөнцийн энэ зовлон энэ хүн төрлөختний ямар амгалан сайн сайхны төлөө бие сэтгэлээ зориулж 29 настай даяан бясалгал хийх ингэж хаан ордноо орхиод
6 жилийн хатуу жил даяан бясалгалыг хийгээд түүний дараагаар бол одоо энэ гэгэрлийн утгыг олсон байж байгаа. Бурхан багш өөрөө одоо 81 насалсан. Бурханы шашны сургаал бол Бурхан багшийн одоо зорилгосны дагуу 50000 жил хүн төрлөختний одоо энэ орчлон хорвоо ертөнцид Бурханы шашин бол 50000 жил оршин тогтно гэж өөрөө одоо ингэж альцсан байдаг юм. Тэгэхээр өнөөдөр 2560-аад жил нь болохоор одоо ингээд өнгөрсөн 50 илүү хувиас бол өнгөрөөд явж байгаа. Тэгээд монголчууд бол одоо дэлхийн бас олон үндэстэн улс орнуудад Бурханы шашныг өргөн дэлгэр шүтэж, биширч, хөндлөж одоо эндээ суралцж явж байна. За Бурхан багшийн одоо амьдралын гол сургаал нь юу байдаг юм бэ гэхээр ерөөсөө зөв амьдрал, зөв үзэл, зөв хүмүүжил гэдэг юм дээр л энэ гүн ухааныхаа одоо сургаал номлолыг үгдийн утга учирыг одоо гаргаж тайлбарлаж зааж сургаснараа онцлогтой юм байна. За Бурхан багш бол одоо хэд насалж байгаа. Бурхан багшийн одоо амьдрал ах хэд зэрэг үргэлжлүүлж байгаа гэдэг нь бол ерөөсөө л Бурхан багш анхан одоо 2560 жилийн тэртээс одоо бий болсон цагаас сургаал номлол үргэлжлэл явж гэн гэдэг бол Бурхан багш өнөөдрийг хүртэл бол хүн төрлөختний дунд бол амьд үжил сургаал номлолоор бол одоо оршин тогтнож байна л гэж ингэж ойлгож байна. Миний хувьд сонирхож байгаа нь бол одоо шашин номын түүх стresс л одоо сонирхож байгаа юм л да. Одоо Монголд одоо Бурханы шашин дэлгэрээд одоо ингээд 2200 гад жилийн өмнө анх дэлгэрсэн гэж сонсож байгаа. Нөгөө хүннүгээс үеэс одоо тэгээд тэр нөгөө түүх археологийн ном юунд археологоос гарсан тэр зүйл дотор чинь нөгөө алтан хүн гэдэргээд хүннүг үеэс жужаан сайн бай гэдэргээд тэр үеийн юмд чинь дандаа л Бурханы шашинтай холбоотой тийм зүйлүүд байдаг. Тэр өдөр нөгөө жужаан сайн бай нөгөө академиуд чинь төр шашин хамттай тэгж байсан тийм түүхүүд юм ойлгож байгаа. Тэгээ нөгөө 2 дугаар үед нь болохоор одоо нөгөө Чингис хааны үеэс одоо нөгөө дэлгэрэлт нь явсан. Одоо таны бас асууж байгаа тийг өсч байгаа зүйл маань бас монголчуудын Бурханы шашинтай болсон гөвтөөх. Та эдгээс эхлээд бас Бурханы шашинтай монголчууд холбогдсон. Тэрний ачааллууд л одоо Бурханы шашин төр Бурханы шашны оролцоо ямар байсан талаар бол одоо ингэж сонирхож асууж байна гэж хэлж байна. Тэгэхээр монголчуудын Бурханы шашин бол бас нэг товчхондоо ярихад бол 3 удаа дэлгэрсэн байдаг. Хамгийн их нь бол нэг хүннүгөрний үрд. Модон шаны хааны зарилгаар Бурханы шашныг анх одоо энэ Монголын газар нутагт хүлээж авч ирснээр энийг бол одоо Бурханы шашны төр үе одоо эхний дэлгэрэлтийн үе гэж ингэж авч үздэг. Тэр үед бол яг ерөөсө Бурханы шашныг хүлээж авах одоо бол бид бол Бурханы шашныг энтгэхээс шууд хүлээж авчихсан. Анхны дэлгэрэлт нь. Энэ бол монголчуудын онцлог. Тэр бол 2280 гаруй жилийн тэртээс одоогоос өнөөгөрний үед дэлгэрчээсэн. Энэ үед бол монголчууд Бурханы шашинтай болох Бурханы шашныг одоо дэлгэрүүлэх Бурханы шашны одоо яс шинжлэгийг дагахын эхлэн тавигдсан гэж ингэж одоо үзэж байна. Ингээд түүхийн тодорхой цаг хугацааны үед бол хараахан одоо эрчтэй дэлгэрч чадаагүй ч бас бөөмөргөлийн шүтлэг тэнгэр тайлах таглаг ёс заншилтаа ингээд уйлдсан тэрний дээр дор орсон иймэрхүү хэлбэрээр явсаар байгаад 13 дугаар зуунтаа одоо залгасан байдаг. Тэгэхээр 13 дугаар зуунд бол одоо Чингис хааны үеэс Чингис хаан бол одоо бас зарилгаараа Бурханы шашны одоо сажийн улааны одоо энэ ясыг бас хүлээж аваад монголчууд бол одоо шашныг дэлгэрүүлэх энэ зарилгыг болгуулад ингээд дэлгэрсэн. Энийг бол 13 дугаар зууны үед дэлгэрснийг бол одоо Монголд Бурханы шашин дэлгэрсэн 2 дугаар үе гэж ингэж одоо авч үздэг дүүхэнд. Тэгэхээр энэ үе ялангуяа Чингис хаанаас Хувлай хаан тэгээд Тонгор хаан хүртэл энэ хугацаанд бол Бурханы шашин бол маш эрчимтэй дэлгэрсэн. Ялангуяа одоо төвдийн буддын шашин энийг бол 2 дугаар дэлгэрэлтийг бол бид бол анханасаа одоо төвдөөс шууд одоо хүлээж авч ирсэн. Төвдийн сажийн ёс гэдэг Хувлай хааны үед бол төвдийн багвал одоо Жинцэн гэдэг одоо их багшийг
залж авчир төрийн их багш болгоод тэгээд монголчууд одоо үндэсний дөрвөлжин бичиг үсгээ заалгуулад, бичиг үсгээ зохиолгуулад мөн одоо ууржин бичгийн одоо юм суурийг тавиад ингээд бичиг үсгийн соёлтой дээр нь одоо бөмбөргөлийн шашнаас одоо бас ингээд ялгарх энэ одоо үтийн шашны соёлыг хүлээж авснараа бол энэ бол одоо онцлогтой ийм одоо дэлгэрэлт болсон гэж үнийж үздэг. Тэгээд 3 дахь дэлгэрэлт нь болох юм бол 17 дугаар зууны үеэс Дамтын Алтан хаан, Алхын Автаасан хаан нарын нөгөө Бурхны яшны шарын шишний урсгал Монголд орж ирснээр бол одоо Бурхны яшин монголчууд одоо сүүлийн одоо 300 гаруй жил бол тухайлах юм бол 17 дугаар зуунаас одоо 20 дугаар зууны дунд үе хүртэл бол Бурхны яшны нэлээд түгээмэл өргөн утга агуулгатай шүтэж биширч ирсэн одоо ийм төвхөн цаг үе байж байдаг. Тэгэхээр энэ үед бол одоо бид алхын анх дугаар өндөрлөг анзаан базраас ахуулаад 8 дугаар богд одоо ингээд 9 10 дугаар богд гэдэг. Энэ цаг үе хүртэлх хугацаанд бол монголчуудын бол түүхэн, ёс заншил, соёл уламжил, үндэсний бахархлыг бол одоо хадгалж ирсэн Монголын одоо энэ үндэсний бахархал болсон соёл зан заншлыг бол Бурхны шашны оролцоогоор хүлээн авах ямарч болцоог юм байна. Байхгүй. Түүх ярина Бурхны яшин холбогдно. Ёс заншил ярина Бурхны яшин холбогдно. Ахуй соёл ярина Бурхны яшин холбогдно. Тэгээд ялангуяа одоо 13 дугаар зуунаас 20 дугаар 21 дугаар зуун хүртэлх өнөөдрийг хүртэлх энэ цаг хугацаанд бол одоо монголчуудын илээж байгаа түүх соёл одоо өнгөрч байгаа цаг хугацаа өхөн Бурхны яшинтай бол сашгүй холбоотой. Энэ утгаар бол монголчууд одоо өөрсдийн биширдэг, хүндэлдэг, дээдлж явдаг энэ шашин соёлоороо дамжуулаад одоо Монголын уламжилт одоо түүхэн соёлыг бол өнөөдрийг хүртэл нүүдэлчдийн тэрх агуу том соёл иргэншлийг бол өнөөдрийг хүртэл одоо түүчилж хадгалж ирсэн ийм одоо онцлогтой ард түмэн байгаа юм. Тэгээд өнөөдөр бас энэ сар шинийн баяр дээр тохиож байгаа энэ өдрүүд бас тантай энэ түүхийн талаар, шашны талаар бас сонирхож байгаа энэ яриаг өрнүүлж байгаа хувьд бол их бэлгшээж байна. Сар шинийн баяр гэдэг бол бас өргөн гүнзгий утга агуулгатай юм баяр. Монголчуудын төр төсний цөөхөн баярын нэг одоо соёл уламжлалаа, зан заншлаа таниулахаас гадна бол монголчуудыг ураг төрөл ахас ихэс одоо өвд настан борлууд их эцгээ хүнддэг тэднийг одоо жилдээ нэг хүндэтгэл үзүүлдэг. Тэднээс одоо алтан сургаал үгийн сонсдог мөн одоо өөрсдийнхөө ураг төрөл хамаатан саднараа нээлж өөрсдийнхөө одоо авг гарал өслөө хүртэл одоо үг түүхээ ярилцах энэ бололцоо үе таалгыг нээсэн ийм одоо том ач холбогдолтой баяр юм аа. Ер нь бол одоо ингээд Бурхны шашин Монгол төдийгүй дэлхийн нийтэд түгэн дэлгэрж явсаар өнөөдрийг ямарч байсан тийм ээ 21-р зуунтаас олгоод өнөөдөр хിവэнэ ингээд явж байна. За тэгвэл хүний амьдралын одоо ингээд олон талбар бий тийм ээ. За дөнгөж одоо хүүхэд эхээс мэдлэгээс ахуулаад өтөлж хөвшрөөд одоо хорвоогийн мөнгөсийг үзүүлэхээс ахуулаад ингээд олон хүний амьдралын талбар бий. Тэгвэл өнөөдөр яг Бурхны шашин за тэр дундаа Монголд одоо яг ингэж үйл ажиллагаагаа явуулж байгаа сүм хийдүүд маань энэ хүний амьдралын бүх талбар руу одоо жишээ нь оролцож тийм ээ одоо хамаарах уу эсвэл өнөөдөр одоо юу гэдгийг шинжлэх ухаан тий бас ингээд технологийн хөгжлийн үр дүнд тодорхой одоо жишээ нь яг энэ ёс заншлын хэлбэртэй эсвэл бэлгэдлийн шинжтэй чиг үүргийнхээ хувьд өнөөдөр яг ямар байгаа вэ? Ямар байвал зохистой гэж та бодож байна вэ гэж. Та их сонирхолтой асуулт байна. За ер нь бол монголчууд бол Бурхны яшинтай олон зуун жилийн түүхэн уламжлалаа одоо Бурхны яшинтай ёс заншлаа ингэж холбож ирсэн ард юм. Бурхны яшны нэг онцлог байна. Ямар онцлог байна вэ гэхээр бусад шашин бусад одоо шүтлэг бишрэлийн одоо зан үйлүүдээс ялгагдах ганц юм бол энэ бол амьдралын үнэн мөнийг сургаж философитой байдгаар энэ бол ач холбогдолтой шашин. Ерөөсөө Бурхны шашныг бол одоо амьдрах зөв үжил бодол гүн ухаан гэж л одоо тавчхандаа ойлгож болно. Яагаад гэвэл Бурхны шашны онцлог нэг 3 суур зарчим байдаг. Ямар суур зарчим байдаг юм бэ? Үйлийн үрийг номлодог Бурхны шашин.
үлийн үрийг номлодгийн гол утга учир нь юу байдığım бэ гэхэлэр сайн үйл хийвэл аз жаргал гэдэг юм байна. Мөн үйл хийх юм бол зовлон зүдгүр гэдэг юм байна. Энэ ханаас хамаарах вэ гэхэлэр энэ танаас хамаарна. Тэгэхээр бурхны ирсний бол шашинтан юм уу шашинтан бус хэн нэгэн байхаас үл хамааран ерөөсөө энэ гурван одоо суурь зарчмын нэг үйл үрийн номлолыг бол хүн бүхэн бол одоо ер нь тусгаж авч байгаа. Яагаад гэх юм бол үйл үрийн номлол гэдэг бол хөөгөөд гүн учир талаас нь хөөгөөд явах юм бол одоо гүн утгын дуус шүү одоо ийм номон далаа болно. Тэгээд дараагийн хоёр дахь одоо шин чанар бол энэ бүх юм өөрөөс нь хамаарна. Өөрт хамааралтай байдаг хүн гэдэг чинь өөрөө одоо амьтдаас ялгагдах бусад одоо төрлийн оршихугаас ялгагдах гол юм нь үлдэхээр хүн гэдэг чинь сэтгэл ухамсар гэдэг энэ зүйл хүн өөртөө бий болгосон энэгээр их давуу талтай. Өнөөдөр одоо дэлхийн ертөнцийн оршихуун ертөнцид бол одоо хүний ухамсар оюун ухааныг давж гарсан юм одоо амтан алга байна. Хүн юугаар ялгагдах гэхээр ухамсартай сэтгэдэг, боддог, эргэцүүлдэг энэ сэтгэл гэдэг энэ зүйл байгаа учраас бурхны яшин бол сэтгэл гэдэг зүйлийг бол их чухалчилж авч үздэг юм. Хоёрдугаар зүйл. Сэтгэлтэй оюун ухаан ухамсар дотор нь тэрэн дээр суурилсан өдөр тутмынх нь ажил амьдралын хөдөлт чинь юу болж болдгийг юм бэ гэхээр ёс суртахуун гэдэг нэг зүйл байж байгаа. Энийг бол бурхны яшин бол одоо бүр номд болгосон. Гэнэн одоо яс гэдэг ингээд бүр том одоо аймаг савын ном болгоод ингээд ёс суртахуунтай гэдэг бол ухамсартай хүний бол мөрдлөг дотоод хууль бичигдээгүй том хууль бол ёс суртахуун. Ёс суртахуун гэдэг бол одоо бүх юмны хэмжээ хязгаар бүх юмны одоо цензур болж яадаг. Сайн зүйлд нь өтгөж яадаг, муу зүйлд л орж байдаг. Тэгэхээр ёс суртахуунтай зүйл гэдэг бол одоо тэргээ баримтлаад явах юм бол альва одоо хитээдсэн муу зүйл гэдэг бол ёс суртахуунд баригдж яадаг. Савнаасаа хилдэг. Тэгэхээр бурхны яшин бол бусад шашин номлолоос бол ялгаатай гол зүйл маань үйл өөрийг номлож байгаа, сэтгэлийг чухалчилж байгаа, ёс суртахууныг эрхэмлж байгаа. Энэ гурван хандлага бол одоо бурхны яшны сургаал номлолын суургал гурван зарчим гэж байна. Бурхны шашин бол одоо дандаа сайн сайхныг өгүүлдэг. Одоо сэтгэлийн амар хангаланг олох тийм бүх сайн сайхан бүхнийг дэлгэрүүлэх тийм үндэслэлтэй юм. Миний бодлоор бол одоо тэр нөгөө коммунизм үед одоо 37 онд одоо энэ 700 гаруй сүм хийдэг устгаад энэ бол маш харамсалтай. Ингээд манай юу Монголд одоо нөгөө бүхний шашин маань үн тасрах тийшээ яндаад айгүй тийм эвгүй үеийг сая туулаад бид нар ингээд одоо энэ зэрэгтэй үлдсэн бурхан нэгчээр боддгийн дотроо. Тэгээ одоо төрөвчээс одоо ингээд лам хуургууд одоо ингээд урд энэ тэгт одоо 20 30 жил сураа төрөвчээс ларам марам янз янз цол аваад ингээд тийм ээ. Одоо ганц эдийн тэргүүн хамбар ингээд ирж мэрээд энэ нөхдүүд ч одоо Монголда усныг нэг энэ бурхны шашныг зохицуулж ингээд сургаж боловсруулж явхад одоо бас нэг 20 жил болох уу. Сайн цаг ирнэ гэж би өвн их бод одоо 10 дугаар бүгдээс өсвөлээ тийм ээ. Одоо энэ хүн ч одоо 10 настай гэж байна. Нэг 10 жилийн дараа болвол оюун санааны өдөртөгч магадгүй энэ дэлхийн бүддийн төв Монгол болох жишээ нэ тийм ээ гэж ойлгоод байсан шүү би. Энд бол маш их баярлж явдээ. Манайхаас төрсөн. Таны ярианаас би нэг одоо юу тусгаж авч байна гэхлээр бурхны яшин шүтснээр сэтгэлийн амар амгаланг олж авч одоо ингээд сан сайхан байх, аж аргалтай байх энэ одоо үйл талыг бурхны яшин шүтчихнэ гэж энэ бол одоо бас зөв хандлага. Ягаад гэвэл одоо сэтгэлийн амар амгалан гэдэг бол одоо бодтой тийм амар амгалан аж жаргал хүрээ сайн сайхан бай гэх юм бол хүн сэтгэлээ шинж хэрэгтэй гэж ингэ бурхны ясны сургаалд заасрахсан байж байгаа. Бурхны ясны сургаалд сэтгэлийг бол чухалчилдаг. Одоо хувь хүн дээр анхаарах юм юу гэдэг юм гэхэлэр бие хэл сэтгэл гурав гэдэг нэг гурван зүйл байж байгаа. Тэгэхээр энэ бие хэл сэтгэл гэдэг зүйл бол ерөөсөө л хэн хөнгөө одоо хүнсрэл сэтгэхүйтэй хүн төрлөختний амьдралд бол энэ бие хэл сэтгэл гэдэг зүйл бас чухал одоо зам мөрийн мөрдлөг хэм хэмжээ болж идэг. Бие гэдэг маань одоо гадаад өнгөн төрхөн дээр бие яаж авч явах вэ? Ямар өнгө үзэмжтэй байх вэ?
одоо яаж одоо олон нийтийн дунд энэ орчлон хорвоодоор амьдарч байгаа энэ цаг хугацаанд тэр бие гэдэг энэ зүйлийг ямар үйл зорцуулах вэ гэдэг бол ерөнхий хэлбэр. Тэгээд тэрийг бол ямар үед одоо сайн сайхны биеэрээ бүлгэрлэнэ гэдэг бол энэ бол одоо биеийн сайн үйлүүдийг хураах юм байна. Дараа үүний дараагаар хэлний одоо энэс хэл яриа гэж байна. Хэл яриагаараа сайхан одоо сургаал номлол тайлбар танилж сайн сайхан бэлэг дэмбэрэлтэй яриад ярьж сайн сайхныг одоо харилцаж ойлголцож хүн гэдэг чинь бол дотоод тэр хүн байхын утга учир гэдэг бол ерөөсөө би хэл сэтгэл гурав дээр л явж яддаг. Тэгээд сэтгэл гэдэг энэ зүйл бол түрүүний миний ярьсан дотоод одоо 5 хор тэгээд одоо сайн чанар гарч ирэх 5 одоо үндсэн эерэг хандлага. Тэгээд энэ бүхтүүд ингээд нийлэх юм бол хувь хүн дээрээ бол би хэл сэтгэл бол одоо хүн байхын утга учирыг хадгалсан гол мөрдлөг хөтч нь болж байдаг. Сэтгэл гэдэг юм яагаад эрхэмлдэг юм гэхээр энэ одоо сэтгэл хүний одоо амар амгалан гарах, хүнээс одоо зовлон зүдгөөр гарах, сайн уул гарах, муу уул гарах гэдэг энэ бол ерөөс сэтгэлээс шууд хамааралтай байж байгаа. Ухамсар оюун ухаан сэтгэлийн одоо энэ барилгаас одоо 100% хамааралтай байж байгаа юм байна. Яг үү. Бас тэгж сэтгэл одоо ингээд ягаад тархиад дагаад сэтгэлээр үлдвэл өнгөргөн сагсуу ямар нэгэн болж бүтэхгүй зүйл рүү ингээд одоо энэ хүмүүс үчиг буруу тийш яваад гэдэг. Хэрвээ зүрхээ дагсан сэтгэл маш зөв булгаад ингээд асуудлыг бол зөв тал руу шийдээд байгаа. Тийм болов гэдгийг л ойлголттой байгаа байхгүй. Угаасаа л ерөөсөө сэтгэл гэдгийг чинь одоо бурхны шашны сургаал номлолоор одоо үзэл бодлоор номлолоор юу гэж авч үздэг юм гэхээр сэтгэлийг одоо бид та сонссон байх. Нисванысын 5 хор гэж нэг юм зүйл байгаа. Нисванысын 5 хор гэдэг бол муу сэтгэлийн үндэс. Тэр муу сэтгэлийн үндэс нэг 5 зүйлээс гарч ирдэг гэж. Ямар 5 зүйлээс гарч ирдэг юм бэ гэхээр нэгдүгээрт нь болохоор уур гэдэг энэ зүйл сэтгэл дотор байгаа бол үжидэг. Дараагаар нь болохоор омог гэдэг энэ зүйл байж идэг. Дараагийнх нь болохоор одоо мунхаг гэдэг энэ зүйл байж идэг. Дараагийнх нь ата хорсол гэдэг ингээд зүйл байж идэг. Дараагийн нэг нь болохоор шунал хүсэл гэдэг ингээд энэ 5 зүйл бол одоо муу сэтгэлийг бүрдүүлдэг гэж бурхны шашны сургаал номлолоор үздэг. За Нисванысын 5 хор гэж одоо бид монголчууд ярьдаг. Тэгэхээр энэ 5 хор одоо уурлаад тэр уур нь омог руу хотлоод, омог нь монх руу хотлоод, монхог нь ата хорсол руу хотлоод, ата хорсон шунал руу хотлоод ирэхлээр энэ сэтгэл гэдэг зүйл эвдэрдэг юм байна. Тэгээ эвдэрсэн энэ сэтгэлтэй байх юм бол хүн амар амгаланг аз жаргалыг хайгаад тэр бол олдохгүй. Тэгэхээр энэ сэтгэлийг эвдэхээс өмнө анхаарч зас залруулж зөв зүйл рүү хандуулж явах хэрэгтэй. Сэтгэл нэг эвдэрсэн байх юм бол зас залруулахад маш их цаг хугацаа орно. Маш их одоо хүч хөдөлмөр орно. Тийм учраас энэ сэтгэлээ эвдэхгүй байх талаас нь зөв ажиллаж, зөв амьдарч, зөв одоо сургаал номлолоор замнаж, зөв үйлийг хийх ёстой гэдэг ийм сургаалыг бурхны шашны одоо үзэл номд сургаал заасан байж байгаа. Бурхны шашны одоо их эрдэмтэн нагарж байна. Бурхан багшаас багшийн шашин дэлгэрснээс хойш бурхан багшийн гэгэрлийн утгыг олсноос хойш 400 жилийн дараа бурхан багшаалж Нага нэртэй их эрдэмтэн гарч иж миний орыг залгана. Тэгээд тэрнээс хойш 400 жилийн дараа нагарж байна гэж одоо их эрдэмтэн гарч ирж одоо дундад үзэл Матхея Макавио одоо төв дээр дундад үзэл гэдэг энэ одоо сургаал алдартай төв үзлээ одоо номлосон байж. Энэ өнөөдөрч бурхны шашны дунд одоо философи судлаачдын дунд нагарж байна онол гэдэг бол агуутан асар том философи байж байгаа. Нагарж байна ерөөсөө хоосон чанарыг номлохдоо төв үзлийг номлохдоо бол ерөөсөө хоёр зүйл дээр л төвлөрсөн байна. Ямар хоёр зүйл дээр төвлөрсөн хоосон чанар гэдэг чинь юу гэдэг юм бэ гэхээр хоосон чанар гэдэг чинь бол ерөөсөө бүх юмыг байгаагаар нь өөрөөсөө бий болсон гэдэг байгаагаар нь хүлээж авах юм бол мөнхөд бүх юм байх ёстой юм гэсэн үзэл төлөвшнө. Тэгэхээр энэ бол бас болохгүй. Бүх юмыг бас байхгүй гэж болохгүй юм байна. Бүх юмыг байхгүй гэх юм бол энэ орчлон хорвоод ертөнцид бүтэн юм байхгүй бүгд тасархай болох юм байна. Тэгэхээр энэ хоёрын одоо гол ялгаа нь юу вэ? Бүх юм байна. Байхдаа ямар зүйлүүд байх юм гэвэл мөн чанараасаа тогтсон яг өөрийнхөө одоо гол суураас тогтсон нэгэн чинь байхгүй юм байна.
бүхий л юм орчлонгийн энэ юмс үзэгдэл гэдэг маань ерөөсөө учир шалтгаан харилцан хамааралтай шүтэн барилга гэдэг юм дээр оршиж байдаг юм байна. Энийг л болохоор одоо тэр төв үзэл гэж нэрлэдэг байна. Байхгүй. Энэ хоёрын дундуур учир шалтгааныг олох ухааныг л төв үзэл гэж нэмэлцсэн байна. Тэгэхээр энэ дээр ингээд харна гэдэг чинь ерөөсөө одоо бидний хүн дээр аваад үчи тийм ээ. Бид одоо нэг 5 махбат гэдээ байж. 5 махбат гэдэг чинь гал ус хийшара тэгээд цөмн болж байгаа окторгоо гэдэг ингээд. Тэгэхээр энэ 5 махбат чи яадаг юм гэхээр одоо бидний амьдарч байгаа ахуй нөхцөл хүртэл 5 махбатлаа шууд хамааралтай. Бид агаараа за хийг нь зогсооч байли. Хий байхгүй байл гэж үзье. Тэгэхээр бид одоо амьсгалах орон зай байхгүй тийм амьдрах чадвар байхгүй. Тэгэхээр хий байна. Хий юунд дээр тогтчихдаг? Хийг юу болгож идэв? Ус. Усыг юу болгож идэв? Шараа юу болгож идэв? Гал их. Тэгэхээр энэ бүх юм ингээд харилцан хамааралтай ингээд орж идэв. Тэгэхээр эндээс зөвхөн усаараа байх юм усны хамаарал усыг одоо бүрдүүлэх тэр зохицол байхгүй. Тийм үү? Усны галаас хамааралтай, ус шараанаас хамааралтай, шараа галаас хамааралтай, гал хийгээс хамааралтай, хий гал шараа эдрийн цөмн окторгоогоос хамааралтай сав болж байгаа. Тэгэхээр энэ харилцаа хамааралтай шүтэн барилга гэж энийг яриад байгаа. Тэгэхээр бидний бас би харилцаа ерөөсөө ялгаагүй. Бид тодорхой хэмжээний халуун гал үйлдвэрлэж байна. Халууныг бий болгож байна. Агаар сэлэх амсгалж байна. Тэгээд хүний одоо биеийн доторх цусны бүхий л одоо яс мах шүрмэс одоо цуснаас авахулаад бүх зүйл маань шараа элементээс бүрдэж байна. Тэгээд цаашлаад хүний биеийн одоо бараг 70-80% нь ус эзэлж байна. Ингээд бид орчлон хорвоо дээр сав шимийн ертөнцийн дээр одоо ингээд амьдарч байна гэдэг бол одоо энэ харилцсан амьдрах нөхцлүүд нь бүрдэж өгсөн шүтэн барилга байж аж одоо бүх юм оршин тогтнож байна. Тэгээд шүтэн барилга байхгүй. Тэгээд энэ төв үзэл гэдэг бол ерөөсөө л энэ бүх юм хамааралтай. Өөрөөсөө хамааралтай. Өөрөө бий болж оршин тогтж байгаа юм нэг ихэнч байхгүй. Энэ л үзлийг л одоо тэр хоосон чанар шуньята гэж нэрлэдэг байгаа тэр хэлж байгаа. Энэ дээр би танаас бас нэг юм давлаад нэг юм сэдв хөндмөр санагдаад байгаа юм. Юу гэхээр дан ганц одоо яг буддын шишин гэлтгүү. Одоо Монголд байгаа бусад бөөмөргөлч бай тийм ээ. Ер нь ингээд нэг юм эргэлзээтэй нэг үйл зүйл гарч ирээд байгаа юм. За тэр нь юу вэ гэхээр за одоо жишээ нь бурхан багш хэлснээр одоо хүн хамаг номын үндсэл өөрийн сэтгэлийг бяцлахаа гэдээ байж байгаа тийм ээ. Тэгэхээр тухайн одоо сүм хийдэж байна уу? Ямар нэг мөргөлийн зан үйлтэй хүмүүс зан үйлийн одоо сүм хийдэж байна уу? Одоо нэг юм байлаа шүү дээ тийм ээ. Байгууллага шашны төв. За тэр төв дээр хүмүүс очиод одоо ном уншуулчих болно тийм ээ. Сургаал ном сонсчих болно. За эцсийн дүндээ тэр хүн өөрийнхөө сэтгэлийг түрүүний таны хэлснээр сэтгэл бие хэл гурвыгаан засаж тэгшрээд өөрөө цаашаага бие даагаад одоо сүм хийдээс ч байна уу хамааралгүй болоод одоо явах нь эцсийн зорилго үгүй юу. Тэгэхгүй бол одоо Монголд нэг ажиглагдаад байгаа шүүмжлэлтэй тал нь одоо нэг жишээ нь улс төрийн хүмүүс ч бай, гайгүй нэг тийм ээ дөрвтэй нэг бизнесийн хүмүүс ч бай, хойноо нэг заавал нэг очдог лам бөөтэй ч байдаг юм уу те. Тэргээгээд тэр нь өөрөө нэг юм хамаарал үүсгээд байдаг юм шиг те. Тэгээ сүүл рүү ингэ шүүмжлэлт бас ярианд гардаг л да. Одоо юу ямар машин авахаасаа ахуулаад тийм ээ. Одоо хаашаа харж аялах, ямар одоо байр авахыгаа хүртэл одоо асуудаг боллоо гэх мэтэр. Тэгэхээр энэ дээр одоо жишээ нь ингэж ширхэгчилсэн хүний амьдралын үйлдэл болгон дээр тийм ээ оролцоод байх нь өөрөө яг тэр бурхан багшийн яг тэр ууган сургаалтай авцалдах уу эсвэл энэ өөрөө сүулт одоо тэ шашны ч юм уу тухайн нэг юм хөвшил болж тогтсон одоо зүйл үү энэ дээр та юу гэж боддөг юм бэ? Яг хөө ер нь олон зуун жил бурхны шашин одоо Монголын одоо ард түмний дунд оршин тогтнохтой бол бас олон одоо ёс заншлуудыг бий болгосон. Бурхны шашны зүгээр гадна талаас нь харах юм бол зөвхөн сүм хийдэг юм уу? Тэгээд лам одоо уншлаг ном уншиж байгаагаар ингэ төсөөлж болохгүй юм байна. Бурхны шашин гэдэг бол өөрөө бол маш их тийм гүн гүнзгий философи. Агуу том одоо асар том шинжлэх ухаан тэр дотор бол одоо оршиж байдаг. Тэгэхээр тэр талаас нь аваад үсэх юм бол ер нь бурхны шашны гадаад буюу дотоод
гэсэн энэ нэг хэлбэр агуулмж байгаад байдаг. Тэгэхээр гадаад гэдэг нь болохоор яг ерөнхийдөө сургаал номнол оршихуйн амьтад хүн төрлөختөнд саян гэгэрүүлэх яаж зөв зам төтлөх талаар бол тэр сургаал номлолыг бол тоочод баршиг. Тэр сургаал номлол дээр үндсэн ёс заншил гэдэг энэ зүйл бас хүмүүсийн донд өргөн дэлгэр энэ тархацсан байж байна. Хаалх юм бол бурхны яшны олон төрлийн ёс заншлын хэлбэрүүд гэж байна. Сая таны ярьсанчлан тийм ээ. Зүг мөрөөс ахуулаад явах суухаас ахуулаад асууж лавлах ламдаар очих шишний сүм эдүүдээр орох энэ бүх зүйлүүд маань нэгдүгээрт бас тухайн шашны хэлбэр агуулмжинд татагдж байгаа ийм зүйл байна. Хоёрд нь болох юм бол хүний өөрийн дотоод итгэл үнэмшил сүсэг бишрэл гэдэг энэ зүйл дээр бол бас тогтж байгаа юм байна. Гуравд нь хүн бол өөрөө тэртээ тэргүй амьдрах цаг хугацаанд бол аз жаргал амар амгалан сайн сайхан энэ зүйлийг ирэл хийж байдаг. Тэрний төлөө цаг хугацаагаа зарцуулж байдаг. Тэрний төлөө ажил хөдөлмөрөө зориулж байдаг. Тэрний төлөө сайн сайхан бодол сэтгэлээ зориулж байдаг. Тэгэхээр хийж байгаа өдөр тутмын үйлдэл ахуйн талын бүхэл үйлдэл маань бас зөв байгаасаа, үнэн байгаасаа, алдаа эндэгдлгүй, эрсдэлгүй байгаасаа гэсэн энэ үднээс бол бурхны яшны сургаал номлолыг шимтэн сонирхох, тэндээс бол ёс заншлын дагах, тэндээс суралцах ийм зүйлүүд бол өнөөдөр бидний зөвхөн монголчуудынхаа жишээ авах юм бол түгээмэл байна. Ер нь бурхны яшинтай улс орнууд бол гол амар амгалан сайн сайхан байх олон эдийн арга замыг хайж байгаа. Тэгэхдээ тэр дотроос хамгийн гол амар амгалан хаана оршдог юм бэ гэхэлэр ерөөсө материалыг эд баялагт орших хэдий ч хамгийн үнэн бодит амар амгалан бол энэ хүний энэ сэтгэл хүнсээ оюун дотор оршиж байдаг. Жинхэнэ амгалан голыг гэх юм бол өөрийнхөө сэтгэлдээ харьц сэтгэлээ зөв зүйл зарцуул сэтгэлээ бол зөв зүйл хандуул. Тэгж тэр дотроос л амар амгалан гарч ирнэ. Материалын эд баялагын амар амгалан бол тэр бол яг хэдийгээр хүний ахуй талын гадна талын хэрэгцээг хангаж байгаа хэдий ч гэсэн тэр дотоод сэтгэлийн амар амгалан энэ зүйлийг бол төдийлөн хангаж чадахгүй юм байна гэдгийг бол бас шинжлэх ухааныхан философчид, судлаачид маань шигний сургаал номлол дотор бол ингээд тодорхой заасан байж байгаа. Түрүүний миний ярьдаг. Тэгээд тэр үлийн өөрөс сэтгэл ёс суртахуун гэдэг энэ зүйл гэдэг чинь бол бас хүний дотор амар амгалан бий болоход бас нэлээд чухал үүрэгтэй юм байна гэдэг ийм ойлголт байгаа учраас хүмүүс зөв амьдралынхаа төлөө, зөв ажил хөдөлмөрийнхаа төлөө багш дээр очиж, сүм хийд дээр очиж, зааварчилгаа авч, зарим нэг нь бодол бясалгал хийж, янз бүрийн ийм зүйлүүд суралцж байна. Гэсэн хэдий ч бас 100% бас ламаас хамааралтай юм уу, шашнаас хамааралтай тийм зүйлийг бас ингээд хэрэглээд зарим нэг тал дээр хэрэглээд ингээд туужруулад байгаа болохоос биш. Уг ёсондоо бол яг бол дотоод сэтгэлтэйгээ ажиллаад сэтгэл хөө юм уу ухамсар оюун хөрөлцөхгүй энэ зүйлүүд дээрээс тусалцаа мэддэг багш сургууль мужиглэгчээс багш нараас заавар зөвлөгөө аваад ингээд явах хэвээр. Тэгэхээр тэр түрүүний ярьдаг тэр ёс заншил руу хэд бидэг иймэрхүү юмнууд бол яг бид нэг юм зүйл яриад байгаа мухар сүсэг гэж нэг юм яриад байна шүү дээ тийм. Тэгээд мухар сүсэг гэдэг нь зөвхөн даган дуурайх хэлбэрийг яриад байгаа. Мухар сүсэг юмны уг чанарыг олоод уг чанар нь энэ юм надад ямар хүртээмжтэй. Энтэй би ингээд харьцснараа энтэй ингэж учир шалтгаантай болснараа үр дүн нь юу юм гэдгийг бол уг ёсондоо бол ингээд хөөж судалж тэрнийхээ үр дүн ач холбогдлын мэдсэний үндсэн дээр холбогдох ёстой байтал тэгэлгүйгээр зөвхөн сонсны төдийгээр юм уу даган дуурайхын төдийгээр юм уу зүгээр өөрийнхөө үзмжийн хэлбэр төдийхнэр ингээд даган дуурайсан хийсэн үйлцэн бүхнүүд бүгд мухар сүсгийн хандлал руу орж байгаа. Ийм л зүйл болоод байгаа. Тэгэхээр эндээс ангижрна гэдэг бол ерөөсөө өөрийн сэтгэл дотроо л ажиллах. Сэтгэлээ л хөгжүүлэх, сэтгэлээ зөв зүйлд хандуулах, тэрийг нэх юм бол хүний далд ухамсарын агуу том ертөнц биш. Тэдний үе таалгыг нээж л орно гэдэг бол бас их төсвөр төвчээр хүчин чармаа төв өнөөс өөрөөс бас зориг төвчээр ийм л шаардлагатай зүйл юм байна. Өөр ямар асуулт бас байна? Цагаан сар болохоор заавал мөрөө гаргах ёстой юм. Цагаан сар
гэдэг бол одоо бас нэлээд гүн хүндэтгэлтэй монголчуудын одоо өв соёл зан заншил соёл ахуйг хадгалсан их том баяр. Тийм учраас би бас түрүүн ярьсан 17 дугаар зуунаас эхлээд өндөр гэгээн зан назрын одоо үеэс эхлээд Бурхны шашны шарын шашны урсгал Монголд дэлгэрхтэй зэрэгцээд үндэсний энэ цагаан сарын баяр маань бас нэлээд шашинтай нэлээд ойролцоо одоо их гүн утга агуулгатай болж ирсэн. Тэр хэрээрээ бол одоо өнөөдрийг хүртэл монголчуудын дунд бас мөр зам гаргах шинийн нэгний өглөө одоо сайн зүг мөрөө одоо гаргах гэдэг энэ бас нэг тийм ёс заншил бол одоо ингээд хэвшмэл болж монголчууд хадгалагдчихсан байж байгаа. Тэгээ шинийн нэгний өглөө бол эртлэн босч хаад тухайн жилд нэг 8 суудлал ингээд бархас байдын 8 суудлал гэдэг ингээд 8 суудлыг одоо хөв хүм болгон жил болгон одоо энэ 8 суудлыг дамждаг. Тэгэхээр тэр 8 суудлалд маань юу нөхлөөр гал, шороо, төмөр, ус, окторгой, мод, хий гэсэн одоо энэ 8 хуулийг тухайн жил болгоо ингээд хүн өөр суудлал дээр ингээд 8 жил ингээд тойроод дамжаад явдаг гэсэн үг. Тухайн жилийнхаа хэмрийн зүг оршиж байгаа. Тэр зүгтээ бол одоо бас гарч мөрөө гаргаж залбирал даатгалаа хийж сайн сайхнаа даатгаж ингэж одоо явдаг. Тэгээд хишиг үеийнхаа зүгээс орж ирдэг. Хишиг үений зүгээс орж ирнэ гэдэг нь бол тухайн одоо гарч байгаа жилдээ бас 10 цагаан хишиг үеийн 9 арын өсөл нь бас ингээд дэвжиж дээшлж байхын үүднээс бол одоо сайн зүгт хэмрийнхаа зүгт гараад хишиг үеийнхаа зүгээс орж ирдэг. Тэгэхээр энэ бол одоо монголчуудын дунд бас мөр гаргах гэдэг ийм ойлголтоор бас нэлээд түгээмэл болсон юм одоо заншлын байгаа. Тэгэхээр энийг бол одоо тухайн хүний одоо өөрийн дотоод үзэл бодол үнэмшлээсээ хамаарад энийг одоо ясал зан заншлыг бол одоо үлдэж болно гэж ингэж ойлгож байна. Аавчдаг цагаан сар хийдэг биш тийм ээ. Тэрнтэй өөрөө тэгээд одоо үндэснийхээ хувцсыг өмсөд чиний нэгний өглөө одоо ямар ёс заншлыг үүсгэдэг танаахан за гэр бүлийнхээ хувьд яадаг вэ? Хөвсгөл рүү явдаг. За. Тэгээд үеэлүүдтэйгээ уулзаад би тоглодог. За. Монгол сар шинийн баяр бол одоо бас монголчуудын ураг төрөл ах トゥ та өндөр настан ахмад буурлуудаа хүндэтгэх ураг төрлөө мэдлцэх та хүн одоо гэр бүлийнхаа цаашлаад бол одоо найз нөхөд хамаатан садан дотор болсон бас өргөн хүрээнд бие биенээ мэдлцэх тэр бас ураг төрлийн юм баяр гэж одоо ингэж ойлгож байна. Монголчуудын бас одоо үнэхээр түүхийн ёс заншил гэдэг бол энэ цагаан сарын одоо энэ баярын цөөхөн хэдэн хоног дотор бол одоо утга учир нь одоо шингэсэн монгол хүмүүсийг, монгол ахуй соёлыг, монгол ёс заншлыг бол одоо илэрхийлсэн юм онцлогтой баяр. Тэгээд энэ баярт бол одоо бас хүн болон ач холбогдол өгч, хүн бүхэн одоо монголороо гоёж, монгол ёс заншлаараа бахархаж одоо ингэж тэмдэглэдэг энэ баяр. Төрч ёсны одоо энэ сайхан уламжлалыг хадгалсан энэ баяраас бол одоо хүүхэд багчууд та бүхэн одоо багасаа бас их орон жүжлэр хүмүүжиж их орныхаа одоо түүхэн соёл уламжлалыг түүчээлэн хадгалж үлдэхэд бол одоо маш их онцгой үүрэг оройлтой, үүрэг хариуцлагатай юм байгаа. Тэгээд монголчуудын одоо ирээдүйн түүх соёлын бол одоо гэрлэгээ бахархал нь бол одоо манай залуу хүүхэд багчууд. Тийм учраас бол одоо бас өнөөдрийн ярилцлаган дээр ирээд бас ингээд чөлөөтэй ярилцж байгаа. Одоо ёс эрдэнүүд бас сурлагын өндөр амжилт хүсье, сайн сайхныг хүсье. Та гэр орондоо тэгээд аав ээжтэй сар шинийн мэнд дамжуулаарай. Тэгээд сар шиндээ сайхан шилдээрэй. Сар шиндээ сайхан шиллээрээ. Энд тэгээ бас үзэж байгаа хүүхдүүдийг бас сар шиндээ сайхан шиллээрээ. Цаг зав гаргаад ингээд энд хүрэлцэн ирж одоо сайхан сонирхолтой ярилцлага өрнүүлсэн. Танд их баярлалаа. Тэгээд бисабийнхын ажилд нэрдэм шинжилгээний ажилд нь намын ажилд нь их амжилтыг хүсье. Тэгээд сар шиндээ сайхан шиллээрээ. За та сайхан шинэлээрээ. За сайхан ярээ өрнүүлсэн танд маш их баярлалаа. Сар шиндээ сайхан шиллээрээ. Шинэ гарч байгаа ажилдаа бас одоо буйн их хурааж одоо эрүүл сар Лингтон хамар мал сайн сайхан байгаараа гэж хэлээ. За баярлалаа. Ингээд
Өнөөдрийн энэ сайхан байлиг Дэмбэрэлтэй сар шинийн өдрүүдэд одоо 3 сайхан одоо 3 үеийн төлөөлөл гэж хэлж болохоор одоо ийм сайхан зочдтой бас Илэн Далангоо тэдний санаа бодлыг сонсож сайхан нээлттэй ярилцлаа. Тэгээд гол нь бол хүүхдүүд бол одоо бас үндэсний шашин, соёл, түүх монголчуудын одоо ахуй амьдралын зан заншлын талаас бас нэлээд сурч мэдхийг одоо хүсч байдгийн байна гэдэг байдал нь бол надад анзаарагдлаа. Та үүний дараа одоо Тэрбэлсавч залуугийн одоо төлөөлөл бол одоо нийгмийн бас залуучуудын төлөөлөл болж өнөөдөр бас институт ингэж ярилцсан бол бас залуучуудын төлөөлөл Монголын одоо түүхэн, ёс заншил, уламжлал, ёс суртахуун та одоо орчин үеийн нөхцөл байдал тулгуурлаад одоо түүхийнхаа уламжлалын талаар бас мэдж явахыг хүссэн ийм зүйлүүдийг бас одоо өнөөгийн залуучууд маань бас нэлээд мэдхийг хүсч байдаг юм байна гэсэн ийм сэтгэл бол над төржлээд үүний дараагаар нь бас одоо хамгийн сүүлийн орж ирээд ингээд жилэттэй ярилцсан Ахмад үеийн төлөөлөл байна. Манай Ахмадууд маань бол бас ирээдүйн хойч үе дээр ёс заншил ёс суртахуунтай ийм иргэнд одоо төлөвшсөн иргэн бий болох тал дээр бол одоо бас санаагаа чилээж явж байдаг юм байна. Ялангуяа одоо Ахмад настуудын хүсч мөрөөж байгаа гол зүйл гэдэг бол энэ одоо сүсэг бишрэлтэй байх, эс байхаас хамаарат бол сэтгэлийн амар амгалан гэдэг энэ зүйл байж байвал энэ нь оршижвэл одоо аз жаргал нь тэр юм байна гэсэн санаагаа илэрхийлж байна. Тэгэхээр энэ бол одоо бас чухал санаа одоо хүмүүсийн одоо бодол санаа манай Ахмадууд, буурлууд, эдгээр үеийн залуучуудын төлөөлөл, хүүхдүүдийн төлөөлөл гэсэн энэ 3 үеийн төлөөлөл маань ингээд ярилцаа сууж явахт бол надад бол одоо юм бас өөрийнхөө ажил амьдралд хойш бас эргэжүүлж бодууштай хэрэгжүүлмээр санаа авмаар бас одоо тэрэн дээр нь анхаарч ажилламаар одоо ийм сэтгэл төрж байна. Тэгээд өнөөдрийн бас энэ сар шинийн одоо бэлэг Дэмбэрэлтэй сайхан өдрөөр одоо ингээд сайхан яриа өрнүүлсэн одоо эдгээр 3 одоо үеийн төлөөлөлтөд бас талархлаа илэрхийлье. Мөн одоо энэ сайхан ярилцлагыг зохион байгуулад энэ студид дээр авчираад энэ бас олон цагийн одоо ийм яриа нэвтрүүлэг хийгээд ийм зүйлүүд бас ард нийтэд хүргэж байгаа. Сар шинийн одоо ийм онцгой өдрүүд бас ингээд олон түмэндээ хүргэж байгаа. Танай телевизийн өдрөдлөг баг хамт олонд бас ажлын амжилт сайн сайхныг хүсье. Та бүхэнд бас одоо ингээд ажлын амжилт сайн сайхан хүсч одоо сар шинэдээ сайхан шинэлхийг хүсье. Баярлалаа.